Өнөөдөр бид Библийг нээж Илч Паулийн Эфесчүүдэд бичсэн захидлыг унших гэж байна. Паул энэ захидлаа тухайн үеийн Эфес гэж нэрлэгддэг байсан хотод илгээсэн юм. Эфес өнөө үед байдаг ч Библиэд ирэх түүхэн хувилбар нь өнөөдөр балгас болж үлдсэн. Өнөөдөр бид тийшээ очивол тэр үеийн үлдэгдлийг л харж болно. Гайхамшигтай нь бүх бие махбодын зүйлс нь өнгөрнө. Харин Бурхан үрд мөнхөд оршдог. Мөн түүний амлалтууд ч мөнхөд оршсоор байна. Мянган жил өнгөрсөн ч Бурхан Эфес дэх итгэгчдэд өгсөн амлалтаа үргэлжлүүлэн биелүүлж байгаа. Тэд өнөөдөр эзэнтэй хамт түүний алдар суу дотор байгаа. Энэ бол гайхамшигтай сайхан зүйл юм. Өнөөдөр бид Эфес номын 4-р бүлгийн 17 дугаар ишлэлээс уншина. Миний Библиэд дэх гарчиг нь Христ дэх шинэ амьдрал гэжээ. Энэ шинэ амьдрал нь бид Бурханыг танихаас өмнө амьдарч байсан хуучин амьдралаас нүгээс дунд өнгөрүүлж байсан амьдралаас ялгаатай. Бид өмнө нь мэдлэггүй. Бурханы замаас хол түүний хуулийг мэддэггүй байсан. Харин сайн мэдээгээр дамжуулан эзэн бидэнд хэрхэн мөнх амьдралд хүрэх замаар явж хэрхэн амьдрах тухай заасан. 2000 гаруй жилийн өмнө бичигдсэн энэхүү мөрөөд өнөөдөр ч бидний амьдралд болон зүрх сэтгэлд утга учиртай хിവэр байгааг харахын тулд бид өнөөдөр энд цугласан байна. Учир нь Бурхан өөрчлөгддөггүй. Тэр өчигдөрч өнөөдөрч үрд ижил юм. Паул илч ингэж хэлсэн байдаг. Тиймээс би эзний дотор үүнийг хэлж гэрчлэе. Харийнхан оюун санааны хоосролдоо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй гэж. Израиль бол Бурханы сонгосон үндэстэн байсан. Харин бусад бүх үндэстнийг харийнхан гэж нэрлэдэг байв. Гэвч эзэн Есүс Христ сайн мэдээг бүх үндэстэнд еврей болон харийнханд ч зарлагтун гэж тушаасан болохоор элч нар бүх ард түмэнд номлож эхэлсэн юм. Бид ч бас нэгэн цагт харийнхан байсан. Бид ч Бурханаас хол байсан хүмүүс. Паул энд сануулж байна. Бурханыг үл мэдэгч шиг амьдарч болохгүй гэж. Паул цааш нь хэлсэн нь Бурханыг үл мэдэгч хүмүүс шиг амьдарч болохгүй. Тэд хоосон явдал, шүтэн шүтэх, дайсагнагч, чөтгөрийн заасан заншил, уламжлалаар амьдардаг. Адам, Ева хоёрын үеэс эхлэн чөтгөр хүн төрөлхтнийг Бурханд дуулуургүй болгохыг оролцсоор ирсэн. Иймээс арт түмнүүд чулуу, мод, үнэт металлаар Бурхан зохиож, тэдэнд мөргөн тахил өргөж, бүр нас барсан хүмүүс болон чөтгөрүүдийг хүртэл шүтэж эхэлсэн байдаг. Эдгээр зан үйлүүд дэлхийд даяар тархсан юм. Бид аялж явхад хаа сайгүй мухар сүсэг, сахиус, шүтэнээр дүүрэн соёл заншлуудыг хардаг. Харин Бурхан эдгээрийн эсрэг тэмцэж, багш, иш үзүүлэгчд, номлогчдыг илгээж, хүмүүст би бол сүнс юм. Би чулуу биш, мод биш, тэнгис биш, сар биш, одч биш. Эдгээрт бүү мөрөг хэмээн заасан. Бурхан өнөөдөрч ариун сүнсээр дамжуулан бидэнд жинхэнэ замыг харуулсаар байна. Тэрээр эрэхтэй, эмэгтэй хүмүүсийг номлогчд багш нар иш үзүүлэгчдийг босгож, үнэн үгийг заалгаж байна. Учир нь Бурхан биднийг сүнсээр болон үнэн дотор түүнд мөргөөсэй гэж хүсдэг. Харин бидний хуучин зан заншил уламжлалууд биднийг боолчилж, хүлж гашуудал, өвчин хараал ийд шидэнд ороодог. Бид энэ шин замыг олж нээсэн хүмүүсийн хувьд өнөөдөр баяр хөөртэй, талархалтай байна. Би өөрөө ч бас уншиж, тунгааснаар олон зүйлийг ойлгосон. Өнөөдөр би чөлөөлдөг идгээдэг, амар тайвныг өгдөг амьд Бурханыг мэдэх эрхийг эдэлж байна. Бид залбирлаар түүнийг дуудах үед тэр хариулдаг. Ийм гайхамшигтай Бурханд бид яаж итгэхгүй байж чадах билээ? Энэ Бурхан өчигдөр өнөөдөр мөн үрд мөнхөд ижил байдаг. Дэлхий харин өөрийн заншил дотор үргэлжлэн явж байдаг. Паулийн хэлснээр тэд ухаан бодолтой харанхуй болж, дутуу мэдлэг ба зүрхнийхээ хатуугаас болж Бурханы аминаас хүндэрчээ. Эдгээр хүмүүсийн зүрх сэтгэл ухаанаа алдсан тул
Хүсэл тачаалтаа гавтан бузар булаад ундаг. Чөтгөр энэ байдлыг ашиглан хүн төрөлхтнийг мөхөл рүү хөтэлдэг. Ишлэл 20 дээр харин та нар ийм замаар Христийг сураагүй гэсэн байна. Бурхантай үнэхээр уулзсан хүн бол амьдрал өөрчлөгддөг гэдгийг ойлгодог. Тэр хүн баяр баясгал, найдвар амар тайвныг мэдэрдэг. Тэр шинэ амьдралыг эхэлдэг. Энэ бол биднийг энд авчирсан найдвар юм. Бурхан та нарыг өрөөх болно. Харин Бурхан биднийг зөвхөн сонсхийг хүсдэггүй. Тэр биднийг үлдэхийг хүсдэг. Тэрээр биднийг өөрийн үгэнд нь бат суурьтай байж, түүнийг таньж, сүнслэг бэлгүүдийг хүлээн авч, түүнд үйлчлэхэд бэлтгэгдээсэ гэж хүсдэг. Түүнийг хүсвэл ас холын газар нутагт ч гэсэн. Өнөөдөр та энд байгаа бол энэ нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм. Паул цааш нь ингэж хэлжээ. Амьдралын чинь урдын хэв маягт хамаарах зайлшмхийн тачаалын дагуу ялцарч буй хуучин хүнээ тайлж. Энэ нь биднийг хуучин амьдралаа орхиж, нүгэл дүүрэн, бүдүүлэг үг хэрэглэх, хорлол хийх, муу санаа агуулах, худал хуурмаг, доромжлол дүүрэн амьдралаас татгалзахыг хэлж байна. Харин одоо бид Бурханы бидэнд харуулсан шулуун замаар алхаж байгаа. Та бүхэн эргэж бүү хараарай. Бүү зогсоорой. Урагшаа тэмүүлээрэй. Бурхан өөрөө та нарт зааж, зөвлөн, эргэлзээг чинь арилгах болно. Учир нь та бүхний зүрх түүнд таалагдахад бэлэн байгаа болохоор. Энд ишлэл 23 дээр ингэж хэлжээ. Оюун санааныхаа сүнс дотор шинжлэгдэж, үнний зөвхт байдал ба ариун чанар дор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмс гэсэн байна. Энэ нь сүнслэг өөрчлөлт юм. Энэ нь нүгэл идшид, атаархал, хардлага болон бүх муу санаагаа орхих явдал юм. Өөрчлөгдсөн хүн нь Бурханы хүүхэд болж шинэ сүнслэг хувцсаар хувцаслагддаг. Паул цааш нь ингэж хэлжээ, тиймд худал хуурмгийг хойш тавьж, хүн бүр хөрштөө үннийг яар. Учир нь бид бие биендээ эрхтнүүд юм. Хэрэв бид Бурханд таалагдахыг хүсч байвал худал ярих, доромжлох, хараал хэлхээ болох хэрэгтэй. Учир нь бусад хүн ч мөн үн цэнтэй. Яг таны адил. Есүс ингэж хэлсэн байдаг. Надаас сур. Би дүлгөөн. Зүрхэндээ даруй. Бидний зорилгоч бас ийм байх ёстой. Бурхан биднийг ивэж өрөөхийн тулд бид түүнд таалагдах хэрэгтэй. Ишлэл 30 дээр ингэж хэлжээ. Бурханы ариун сүнсийг бүү гомдоо. Золилтын өдрийн төлөө та нар түүгээр тамгалуулсан юм шүү. Хэн нэгэн Бурханы сүнсийг хүлээн авсан бол болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь ариун сүнсээр баптизм хүртсэний дараа нүгэл рүү эргэсэн хүн энэ сүнсийг гомдоодог. Ингэхэд Бурхан тэр хүнээс холдож, иш үзүүлэлт тасарч, сүнслэг бэлгүүд алга болдог. Ийм зүйл бидэнд тохиолдож болохгүй. Тиймээс та бүхэн ухаалаг, сэрэмжтэй, зоригтой байж, Бурханы хүслийг биелүүлээрэй. Ишлэл 31 дээр ингэж хэлжээ. Аливаа хорсол, уур хилэн, хашхраан, гүтгэлэг нь бүх муу муухайн хамт та нараас зайлаг. Эдгээр зүйлс нь гэр бүл, хөршийн харилцаа, ажлын газарт, маргаан, үүмэн дэгдээдэг. Харин бид одоо шинэ хувцас өмссөн. Ариун сүнсээр хувцаслагдсан хүмүүс болсон. Тиймээс бид хуучин бүхнийг ардаа орхидог. Хэрвээ уруу таталт ирвэл ингэж хэлээрэй, эзэн минь. Надад төвчээрийг өгөөч. Энэ мөчид надад эсэргүүцэж чадхад минь туслаач. Би танд таалагдахыг хүсэж байна. Энэ бол бидний өдөр тутмын тэмцэл. Харин Бурхан биднийг бат зогсож, өөрчлөгдөж, өрөөгдөхөд тусалдаг. Сүүлд нь ишлэл 32 дээр ингэж хэлжээ. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ инэрч, айдуу зөөлөн сэтгэлээр ханд. Алдарсуу. Магтаал нь бидний Бурханд байх болтугай. Одоо бүгдээрээ хамтдаа залбирая.
Өвчтэй. Эд шидийн зовлонд нэрвэгдсэн. Дарамтанд орсон. Сэтгэлдээ Бурханаас гуйх хүсэлтэй. Бүх хүний төлөө залбирая. Бурхан тус хүн бүрийн залбирал. Гуйлт. Хүслийг сонсдог. Ариун эцэг Тэнгэрлэг эцэг. Мөнхийн их Бурхан. Бидний аврагч Есүс Христийн эцэг. Бидний замд хамт явагч бүх эцдийн эзэн. Хаадын хаан та болж шударга. Жинхэнэ хончин биднийг хамгаалдаг бидэн дээр хараага тавьдаг зовсон хүмүүсийн залбирлыг сонсдог Бурхан билээ. Та зовсон хүмүүсийн гуйлтыг сонсдог. Та амь нас. Өвчин зовлон. Эдгэршгүй өвчин. Бусад бүх зовж шаналсан сэтгэлүүдэд инэрлээ харуулдаг. Эзэн минь. Та энд байна. Хүчрхэх гараараа эдгэж. Ариусгаж. Чөлөөлж. Бүх өвчнийг зайлуулаач. Та өвдөлтийг арилгаж. Эд шидийн бузар сүнсийг зайлуулж. Хараалыг зогсоож. Бүх гинжийг таслахаар ирсэн. Эзэн минь. Та эрэгтэйчүүд. Эмэгтэйчүүд. Хүүхдүүдийг өрөөж. Ариусгахын тулд энд байна. Та нэгүүлсэнгүй. Та бол үнэн. Та гунигтай. Ганцаардсан. Ядуучуудад инэрэнгүй ханддаг. Та бол хайр. Хүч чадал бөгөөд. Хинээс ч үл хамаардаг. Эзэн минь. Таныг дуудах хүн бүрийг та сонсдог. Та хариулж. Өрөөж. Өөрийгөө илчилдэг. Одоо та өөрийнхөө ард түмний залбирал. Хүслийг хүлээн аваач. Хүн бүрийн хүслийг. Зүрхнийх нь хүсэл бүрийг биелүүлээч. Эзэн минь. Би махбат. Сэтгэл сүнсийг эдгээгээч. Бүх сүнслэг өвчнөөс. Сэтгэл зүйн зовлонгоос чөлөөлөөч. Ариусгаач. Эзэн минь. Бүх муу сүнсийг зайлуулаач. Бүх гинжийг таслан. Харанхуйн бүх үйлдэлийг устгаач. Баярлалаа ариун эцэг минь. Талархлаа таны хайртай хүү. Есүс Христийн нэрээр таньда өргөе. Есүсийн нэрээр та ариусгаж. Өрөөж. Эдгэх болно. Та өгсөн амлалтаа биелүүлж. Тэмдэг. Гайхамшигыг бүтээдэг. Канкундын сүмд болон. Энэ бүс нутгийн бүх итгэлийн ах. Игч нарыг ивээгэж. Тэдний зүрх сэтгэлийг ариусгаж. Сүнслэг болон. Материаллык сайн сайхан байдлыг өгөөч. Та тэдэнд өөрийн сүнслэг бэлгүүдийг өгөөч. Дээрээс хүч чадлаа буулгаач. Тэдний өвчнийг эдгээгээч. Бүх зовлонгоос чөлөөлөөч. Сүнслэг хүлээсүүдийг таслан зогсоогооч. Дайсны урхийг устгаж. Муу бүх үйлдэлийг зогсоогооч. Бүгдэд дайсныг эсэргүүцэх хүчийг өгөөч. Тэднийг хүчрхэгжүүлээч. Талархъя таньда. Тэнгэрлэг эцэг минь. Баярлалаа. Эзэн минь. Таны хайртай хүү. Есүс Христийн нэрээр бид залбирч байна. Түүнд үеийн үед. Бүх магтаал. Суу алдар. Хүндлэл нь байг. Амен. Баярлалаа. Эзэн минь. Таны үйлдсэн гайхамшгуудын төлөө. Таны өгсөн эрх чөлөө. Ариусал. Чөлөөлөлтийн амлалтад баярлалаа. Эзэн минь. Бидний сүнсийг ариусгасанд баярлалаа. Баярлалаа. Эцэг минь. Та ялангуяа шинээр ирсэн. Өнөөдөр анх удаа ирсэн хүмүүсийг өрөөгөөч. Бүх хүнд тайвшрал. Амар амгалан. Чөлөөлөлтийг өгөөч. Баярлалаа. Эцэг минь. Есүс Христийн нэрээр. Эзэнд бүх суу алдар нь байх болтугай. Эзэнд алдар суун байг. Бурхандаа баярлалаа. Эзэнд баярлалаа. Эзэн өнөөдөр олон гайхамшигыг бүтээлээ. Тэр хүн бүрийг ивэж өрөөх болно. Хинч энэ газраас Тэнгэрийн ивэл өрөөлгөө гарахгүй. Баярлалаа итгэлийн ахын дүүсээ. Дараагийн удаа уулзтал. Түр баяртай. Санаа бүү зов. Эзэн та нарын залбирлыг сонссон. Та нарын хүсэл биелнэ. Тэр та нарт хайраа харуулах болно. Бидний Бурхан та нарыг өрөөх болтугай. Удахгүй уулзъя. Баярлалаа.